Монгол Улсын иргэн газар өмчлөх тухай хуулийн 7-р зүйлд нийслэл бүртгэлтэй иргэд 0.7-га, аймгийн төвийн байршил 0.35-га, сумын төвийн байршил 0.5-га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа үн төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг. Тэгвэл уг хуулийн дагуу шинээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авахыг нийслэлээс зогсоожээ. Учир нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчлсэн төлөвлөгөөтэй холбоотой дэд бүтцэд холбогдсон газрын нөөц байхгүй тул нийслэлд шинээр газар өмчлөхгүй байгаа юм байна. Орон нутагт энэ хүсэлтийг цаасаар хэвийн хүлээн авч байна. Харин шинээр газар эзэмших болон иргэн өөрийн эзэмшлийн ашигладаг газрыг өмчлөх болгох хүсэлтэд захимаар илгээх боломжтой юм а. За газрын тухай хууль болон холбогдох журам нэмэлт өөрчлөлт орж иргэний гэр бүлийн хэрэгцээнд өндөрлөгөө газар эзэмшүүлэх үйл ажиллагааг захимаар хүлээн авдаг болсон. Иргэн өөрөө газар зэгов цэгмэн захим системээр нэвтэрч ороод шинээр газар эзэмших хүсэлтийг шууд захимаар илгээнэ. За энэ бол ямар нэгэн байдлаар хаагдана, хугацаа дуусна гэсэн зүйл бол байхгүй. Хүсэлт гаргахтаа бол хууль заасны дагуу иргэний хүсэлт гаргасан цаг минут болон өмнө үн төлбөргүй газар эзэмшиж байсан эсхийг систем өөрөө шалгаад хүсэлтийг нь бол эренблэхээр заасан байгаа. За ийхүү эренблэгдсэн хүсэлтүүдийг бол харьяа газрын алба шалгаж газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд үн төлбөргүй эзэмшүүлэхээр олгосон газруудаас сонгож шийдвэрлэх байгаа. Тэгээд иргэн өөрөө өмнө гаргасан хүсэлтүүдээ бол ямар шатны яваа засаг дарга хүрэгдсэн юм уу хүрэгдэг байгаа юм уу гэдгийг захим системээрээ дамжуулаад шалгах бүрэн боломжтой болсон байна. Иргэн бүр 0.7-га хүртэлх газрыг хэдэн ч удаа шинээр эзэмших боломжтой юм. Энэ хүсэлтэд газар gov.cg-ийн сайтаар таялах боломжтой. Иргэн та өөрийн дан системээр тус сайтад нэвтрэн шинээр газар эзэмших хүсэл гаргах зэсийг сонгон байршлаа сонгон өргөдлөө хэлэх боломжтой юм а. Мөн ихний газар олгох хүсэлтэн шийдвэрлэгдэж байж дараагийн хүсэлтээ өгөх боломж бүрднэ. Дахин сануулхад газар эзэмших болон өмчлөх гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд иргэнд үн төлбөргүй шинээр газар өмчлүүлэхийг нийслэлээс зогсоосон юм а. За 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол яг Монгол Улсын засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалт хийх журмын дагуу оны эхнээс 9 сарын 15 хүртэл одоо иргэд олон нийтээс цаасаар олон цахимаар одоо саналыг аваад сум дүүргүүд маань одоо тэр энэ олголтын одоо яг хуульд нийцэж гин үгүй юу гэдгийг одоо ингэж судалж үзээд за захим системд одоо төслүүдэд байршуулсан байна. За энэ одоо төслийг бид нэр энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор бид нэр одоо манай ерөнхий газар дүгнэлт гаргадаг болсон. За хуулиуд нийцсэн байна уу? Нөгөө хорилт хамгаалтын бүсийн дэглэмийг зөрчсөн байна уу? За энэ бүгдийг одоо ингээд хянч дүгнсний дараагаар иргэдийн урлаар тогтоолоо гаргаад за ингээд дараа оны 1 сард багтаагаад Монгол Улсын засгийн газар бид нэр өргөн байрна. За ингээд 1-р улиралдаа багтаагаад засгийн газар маань тогтоолоо гаргаад газар олголтууд хийгдэж байна. Засгийн газраас гаргасан иргэд аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж өмчлүүлэх 2025 оны тогтоолын хэрэгжилтийн 80 гаруй хувь нь биелэг байна. Тодорхойлбол засгийн газар 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэхээр баталсан. Гэвч энэ оны 10 дугаар сарын байдлаар тус тогтоолын хэрэгжилт 11% гүйцэтгэлтэй байна. Харин энэ онд засгийн газрын 3 удаагийн тогтоолоор 28000 гаруй байршилд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлж ашиглуулахаар баталсан байна. Тус тогтоолын хэрэгжилт энэ оны 10 дугаар сарын байдлаар 14.5% байна. Иймд орон нутгийн удирдлагууд газар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх зүйлтэй гэж алтныхан хэлж байна.